Орон төргөө үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд онцлог мэдээллийн хураангуйг хүргэе. Нас орсон иргэдийн хувьцааг өвлүүлэхээр боллоо. 132 мянган иргэний хувьцаа өвлөгдөн 66 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжнэ. Төв банк 360 хоногоос дээш байх хугацаатай гадаад их үүсрийг хөрвүүлэхэд дэмжнэ. Банкны заавал байлгах нөөц тооцох их үүсвэрт өөрчлөлт орлоо. Арилжааны банкуудын нийт их үүсвэрийн 25%-ийг гадны хөрөнгө бүрдүүлж байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн шинэ цогцлбор эх оны босгон дээр үүдэнэ. Тархуула ТП e-баримт аппликейшнээр шимтгэлгүй төлнө. Орсын албаны улс энэ жил ялалтын баярын жагсаалд цэргийн техник оролцуулахгүй. Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-ийн бүрэлдэхүүнээс гарна. Бүгд найрамдах Хятад ард улс Африкийн дипломат харилцаатай бүх улсыг тарифаас чөлөөлнө. Засгийн газраас Эрдэнэс 5 толгой компани хувьцаатай холбоотой зохицуулалтыг шинчилж, нас барсан 132 мянган гаруй иргэний хоримтлагдсан ногдол ашгийг өвлүүлэх эрх зүйн нөхцөлийг бүрдүүллээ. Энэ нь өмчийн эрхийг баталгаажуулах чухал алхам гэж үзэж байгаач олон жилийн турш ашиглагдаагүй хоримтлал, иргэдийн хүртээмж, хэрэгжилтийн бодит боломж анхаарал татаж байна. Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэс 5 толгой хувьцаат компанийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа болон түүнээс бий болсон ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид шилжүүлэх боломж бүрдлээ. Албан мэдээлэлээр эдгээр иргэдийн эзэмшиж байсан 100 гаруй сая ширхэг хувьцаа түүнд ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хоримтлагдсан байна. Тэгэхээр энэ шийдвэрийг энэхүү нөхцөл байдлыг бол шийдэх зорилгоор өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс 5 толгой компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг өвлөх энэ шилжүүлэх тийм ээ. Энэ ажиллагааг бол хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрсэн байна. За энэ тогтоол батлагдсанаар 2012 оноос 14-15 жилийн хугацаанд саатсан байсан өвийн харилцаа ерөнхийдөө бол шийдэгдэж гэж ойлгож байна. Үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компани бүртгэлтэй 130 мянган гаруй иргэдийн нас барсан иргэдийн хувьцаа түүнд ногдох ногдол ашгийн хөрөнгө бол хүлээн авагч нарт бол шинжих энэ нөхцөл боломжид бүрдэж гэж ойлгож байна. За мэдээж иргэд маань бол энэ талаар бол нэгдсэн мэдээлэл ойлголттой байх заашгүй шаардлагатай. За энэ нь ойлголтыг өгөх. За мэдээж бас энэ өвлөх үйл ажиллагаанд бас төрийн байгууллагын зүгээс бас холбогдох байгууллагын үйл ажиллагааг бас уялдуулж харилцан мэдээ солилцох үйл ажиллагааг бас хөнгөвчлөх. За иргэдэд чирэгдэлгүй энэ асуудлыг шийдвэрлэх энэ дэмжлэг үзүүлэх үүднээс 2026 оны 6 сарын 1-ний өдрөөс энэхүү тогтоолыг бас дагаж мөрдөх энэ хугацааг бол тайлбар шийдвэрлсэн байна. Энэ талаар тус компани гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч нас барсан хувьцаа эзэмшигчдийн эхнэр нөхөр хүүхэд ойрын төрөл садан хууль заасан журмын дагуу ногдол ашиг өвлөн авах боломжтой хэмээн мэдээллээ. Иргэд уг эрхээ хэрэгжүүлэхийн тулд нотариат болон улсын бүртгэлийн байгууллагад хандах шаардлагатай. Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь бодит амьдрал дээр хэр хүртээмжтэй хэрэгжих вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Учир нь өв залгамжлалын үйл явцын бичиг баримт хугацаа зардлын хувьд иргэдэд тодорхой хүндрэл үүсгдэг бөгөөд ялангуяа орон нутагт амьдарч буй иргэдийн хувьд энэ нь илүү төвөгтэй асуудал болох магадлалтай. Хөрөнгөний зах зээлийн багтаамж талаас харах юм бол энэ 3.4 сая иргэдийн 172 хувьцаа гэдэг 3 тэрбум 100 орчим 3.1 тэрбум орчим хувьцаа байгаа шүү дээ. Энэ бол хөрөнгөний зах зээл дээр бол маш их хэмжээний үнэлгээ бүхий зүйл. Тэгэхээр яг энэ дээр бас холбогдох эрсдлүүдийг тооцоолохыг шашигтандаа хийж ажиллаж байна. Өөрөөр хэлэх юм бол яг энэ маань өөрөө хувьцаа эзэмшигчдийн нэрсэн чагсаалтанд ороод аль хэзээ ногдол ашиг олгох шийдвэр нь 19 он 22 23 онд гарцсан байгаа гэсэн. За энэтэй холбоотойгоор бол яг өнгөрсөн 4 удаагийн ногдол ашиг тараалтаар 66 орчим тэрбум төгрөг хөрөнгөлөгдсөн байгаа нь үр хоочтой очноо гэж ойлгож байна. За ингээд эзэмших тогтоол шийдвэрүүд гарснаас хойш өнөөдөр хүртэл 132 мянган орчим иргэн нас орсон байна. Хувьцаа эзэмшигч. Тэгэхээр энэ иргэдийн иргэний хууль заасан тэр хамааралтай эхнэр хүүхэд төрсэн ах トゥ хүүхэд гэх мэтлэн ийм тонууд нь бол гараа явах. Энэ өөрөө иргэн болгон өөр өөрсдийнхөө
одоо иргэний хууль заасан хүрээнд дээр шийдэгдээд явна гэсэн. Нөгөө талд 66 тэрбум төгрөгийн ногдол ашиг олон жилийн турш ашиглагдахгүй хуримтлагдсан нь мэдээллийн хүртээмж, иргэдийн мэдлэг, төрийн идэвх санаачлалын дутагдлыг давхар хилтгэж байна. Өөрөөр хэлбэл өмчийн эрх байсан ч түүнийг бодитоор хэрэгжүүлэх механизм сул байсныг энэ тоо харуулж байгаа юм. Эсэнд өгөхөд нас барсан иргэдийн хувьцаар ногдол ашигыг өвлүүлэх шийдвэр нь өмчийн эрхийг хамгаалах чухал алхам боловч бодит хэрэгжилт нь иргэдийн оролцоо, мэдээллийн хүртээмж, төрийн үйлчлэгээний хялбар байдлаас шууд хамаарна. Иймээс зөвхөн эрх нээхээс гадна түүнийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь дараагийн чухал асуудал хэвээр байна. Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж ээлж шийдвэрээ зарлалаа. Энэ удаагийн хурлаар банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн их үүсвэрийн 25% тэнцэх дөнгөж заавал байлгах нөт тооцох их үүсвэрт хамруулахаар болсон байна. Тус шийдвэр энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш татсан их үүсвэрт хүчин төгөлдөр үйлчлэх юм. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт их үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсөж, зээлийн санхүүжилтийг гадаад их үүсвэрээр нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдүүлээд байна. Арилжааны банкуудын нийт их үүсвэрийн 25%-ийг гадны хөрөнгө бүрдүүлж байгаа бөгөөд эх жилүүдэд гадаад их үүсвэрийг тогтворжуулах, үүнээс үүдэн системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор уг шийдвэр гаргажээ. Банкуудын гаднаас татсан их үүсвэр нэмэгдсээр байгаа ч өнөөдрийг хүртэл энэ нөхцөлийг заавал байлгах нөөцөд хамруулдаггүй байна. Энэхүү мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр банкуудын гадаад урт хугацаатай их үүсвэр татахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Учир нь цаашид төгрөгийн хашид төлбөрийн тэнцэлд эрэх дарамт гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өсөж болзошгүй байна. Түүнчлэн Монгол банк арилжааны банкудад 360 хоногоос дээш хоногт гадаад их үүсвэрийг төгрөг рүү хөрвүүлэхэд нь буюу swap хилцэл хийхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Энэ нь богино дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэтлийг бууруулж урт хугацаад их үүсвэрийг дэмжиж чиглэсэн бодлогын арга хэмжээ юм. Геополитикийн одоо нөхцөл байдлаас хамаарсан эдийн засгийн бас тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар ихэд одоо брэнд тосны үн бол өглөө $110 төрчүүл хаасан байна. Үнэтэй холбогдуулаад бид хүн бол бас манай орны бол төлбөрийн тэнцэл гадаад валютын алтан нөөцдөр ирэх дарамт бол бас ирэх улирлуудад бас үргэлжлэх хандлага ажиглагдаж байгааг бол мөнгөний бодлогын хороогоор бол тэмдэглэсэн. Мөн Төв банк өнгөрсөн жилүүдэд одоо 365 хоногоос дээш хугацаатай татсан гадаад валютын одоо их усруудыг үл заавал байлгах нөөцөөс чөлөөлж явсан байгаа. Энэ хүрээнд бол бас арилжааны банкуд дээрх нийт их усрын одоо бараг 25 орчим хувийг бол гаднаас татсан их усрүүл эзэлж байгаа. Үүнтэй холбогдуулаад бол яг дараагийн жилүүдэд гарах одоо гадаад мөнгөн урсгалыг бол докторжуулах үүнээс үүдсэн системийн эрсдлийг хаах үүднээс бол энэ шийдвэрийг бол гаргаад явсан байна. Заавал байлгах нөөц нь Монгол банкнаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд ашигладаг хэрэгслүүдийн нэг юм. Заавал байлгах нөөцийн шаардлага нь банкуудыг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөний тодорхой хувийг Төв банкнд харилцах дансанд байршуулахыг шаарддаг бөгөөд энэхүү хэрэгслийг банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтвортой байлгах, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг удирдах, макро зохистой бодлогын хүрээнд ашигладаг мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийн нэг юм. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль эх оны 1-р сард шинэ байртай болж үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн санаачлага дэмжлэгээр босож буй энэхүү барилга нь Монгол Улсын их сургуулийн сүүлийн 60 жилийн түүхэнд хийгдээгүй томоохон хэмжээний бүтээн байгуулалт, оюуны том хөрөнгө оруулалт болж байна. Тус төслийг ерөнхийлөгч хөрөсөг 2022 он анх санаачиж бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байсан юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодорхойлбол Монгол Улсын их сургуулийн өөрийн санхүүжилтээр баригдаж буй B блокийн ажил эх сард бүрэн дуусах бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар босгож буй А блокийн гүйцэтгэл 70% байгаа юм. Ингэснээр цогцлоор барилгыг бүхэлд нь эх оны 1-р сард буюу Монгол Улсын их сургуулийн 85 жилийн ойн босгон дээр ашиглалтад хүлээн авахар төлөвлөжээ. За одоо энэ шинэ байрны тухайд бол нийтдээ ашиглалттай 6 давхар, за Б1 давхар, за техникийн давхар гэсэн ийм үндсэн одоо өндөршилтэй. За нийт одоо өрөөний хувьд бол одоо лекцийн 150-аас 70 хүртэл хүний багт амжтай нийтдээ 6 томоохон лекц одоо танхим одоо бэлэн болно. Дээр нь Монгол улсад хамгийн том хууль зүйн одоо төрөлцсөн номын сан энд байгуулагдах юм байна.
За үндсэн хуулийн Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2021 онд 104-р зарилгаар одоо батлагдсан үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн үйл ажиллагаа энэ байран дээр төвлөрнө. За мөн 38 ширхэг 25 орчим хүний багтаамжтай семинарын танхимууд, за багш ажилтнуудын үйл ажиллагаа явуулах, практик сургалт, шүүх хуралдаан явагдах ийм танхимуудтай нийтдээ нэгэн зэрэг одоо 1700-аас 2000 хүний багтаамжтай ийм одоо сайхан байр ашиглалтанд орох юм байна. Ерөнхийлөгч хөрсөх барилгын явцтай танилцах үеэр чанарын өндөр түвшинд тогтоосон хугацаанд нь гүйцэтгэж дуусгахыг холбогдох яамд болон аж ахуй нэгжүүдийн удирдлагуудад даалгалаа. Ийс 6 давхар орчин үеийн шийдэл бүхий энэхүү шинэ байранд нэг зэрэг 2000 орчим оюутан багш судлаачид ажиллаж суралцах боломж бүрдэх юм. Цогцлбор нь сургалт судалгааны 5 тухтай орчныг бүрэн хангасан. Үүнд 120-оос 150 хүний судалтай 3 том танхим, лекцийн болон семинарын 40 гаруй өрөө, багш нарын судалгааны хэсэг, номын сан, автомашины зогсоол гээд бүхий л дэд үтцийг шийджээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн зарилгаар байгуулагдсан үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг энэ барилгад байрлуулахаар төлөвлөсөн байна. Төслийн зураг төсөл болон гүйцэтгэл дээр Нарлаг хөхий, Евроаз зам, Бом асар, Happy Building зэрэг үндэсний компаниуд хамтран ажиллаж, Монголын хууль зүйн салбарын ирээдүй боловсон хүчнийг бэлтгэх орчин үеийн мэдлэгийн ордныг босгож байна. Сүүлийн үед жолооч нарын дунд торгууснаа мэдээгүй явж байгаад хэд нугалсан төлбөр төллөө гэх гомдол цөөнгүй сонсогдох болсон. Шинэ журам бодит амьдрал дээр хэрэгжихэд хаанаас харах, яаж төлөх гэдэг асуудал тулгамдсан хэвээр байсан тул төрийн байгууллагад нэгдсэн шийдэлд хүрчээ. Зөвшлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эргэн торгуулах хугацаанд нь төлбөл 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон бол хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ шинэ журам бодит амьдрал дээр хэрэгжихэд хаанаас харах, яаж төлөх гэдэг асуудал тулгамдсан хэвээр байсан тул төрийн байгууллагууд нэгдсэн шийдэлд хүрчээ. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам, сангийн яам, улсын ерөнхий прокурорын газар хамтран торгуулийн төлбөрийг олон сувгаар хялбар аргаар төлөх боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр иргэд зөвхөн ийм Монголиагаар хязгаарлагдахгүй TIFA баримт зэрэг төрийн цахим системүүдээр дамжуулан торгуулаа шимтгэлгүйгээр төлөхөөс гадна банкны болон үүрэн холбооны аппликейшнүүдтэй холбогдсноор өөрөөр өдөр тутам ашигладаг аппаар дамжуулан торгуул төлөхөөр болсон байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Монгол Улс анх 1994 онд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталж байсан бол ийхүү 32 жилийн дараа шинжилсэн найруулгын төслийг боловсруулж улсын хурлын хаврын чуулганы хугацаанд буюу эх 8 дугаар сард манай улсад болох цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын өмнө батлуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Уг төсөл нь улс орны нийгэм эдийн засгийн шаардлага олон улсын жишгт нийцсэн хуулийн үйлчлэг хүрээг нарийвчлан тодорхойлж, бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог хангасан байгалыг хамгаалахын зэрэгцээ зүй зохистой ашиглах шинэ боломжуудыг нээж, засаглал менежмент, санхүүжилт зэрэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэжээ. Малайз улсад онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Алтан туяа гэсний хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. Ерөнхий сайд Асан Зандан шатар ажлын хэсэг байгуулах захирамжийг өнгөрсөн 3 дугаар сард гаргасан билээ. Ажлын хэсэгт багтсан улсын хурлын гишүүн Үүрийн туяа ажлын хэсгийн зүгээс Шарибу гуйтай уулзаж үүсэд буй нөхцөл байдал өөрийнх нь хүсэлтийг хэлэлцсэн. Миний бие өөрийн альбом бланк дээр улсын хурлын эмэгтэй гишүүдийн гарын үсгийг цуглуулж Малайз улсын парламентэд альбом бичгээр хандсан гэлээ. Монголын хөрөнгө оруулалтын форум Шанхай 2026 энэ оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын гадаад худалдааны түнш стратегийн гол хөрш болох бүгд найрамдах хятад ард улстай эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилготой юм байна. Энэ хүрээнд тус форумд дотоодын бодлого тодорхойлогчид, тэргүүлэх төсөөлөг компаниуд мөн бүгд найрамдах хятад ард улсын болон бусад улс орнуудын санхүүгийн байгууллага, олон улсын банкуд хөрөнгө оруулалтын санх хөрөнгө оруулагчид нэг дорд цуглархаар болсон байна. Форумоор Монгол улсад сүүлийн үед тулгамдаад буй уул уурхай, эрчим хүч, дэвшилтэй технологи болон төслийн санхүүжилтийн талаар дотоод гадаадын оролцогчдыг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Үзэгч та бүхэн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд гадаад мэдээнд анхаарлаа хандуулно.
Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Энэ жилийн 5 дугаар сарын 9-ний өдөр Оросын албаны улсын нийслэл Москва хотын улаан талбайд болох уламжлалт ялалтын баярын ёслолын парадад цэргийн техникийн цуваа оролцохгүй гэж тус улсын Батлан хамгаалах яамны зүгээс мэдэгдлээ. За тус мэдээлэлд өнөөгийн шуурхай нөхцөл байдалтай холбоотойгоор Суворов Нахимовын нэрэмжит цэргийн сургууль кадетийн корпусын сонсогч нар анх удаага ялалтын баярын жагсаалд оролцохгүй хэмээн мягмар гарагт мэдэгдлээ. Харин парадын явган жагсаалын бүрэлдэхүүнд бүх төрлийн цэргийн дэд сургуулиуд болон тусгай анги нэгтгэлүүдийн албан агч нар оролцож агаарын зэвсэг түвшний үзүүлбэр болно гэж Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурдсан байна. За сүүлийн жилүүдэд агаарын үзүүлбэр цаг агаарын таагүй байдлын улмаас хэдэнтэй цуслагдж байсан бол энэ удаад Оросын нис хүчний үзүүлбэрийн багууд улаан талбай дээгүүр нисэж парадын төгсгөлд Су 25 загварын байлдааны сөнөөгч онгоцууд Москвагийн тэнгэрийг Оросын албаны улсын төрийн далбааны өнгөөр чимэглэн хэмээн яамны мэдээлэлд дурдсан байна. За цэргийн техникийн цувааг ялалтын баярын ёслолын жагсаалд оролцуулахгүй болоод байгаа энэхүү шийдвэр нь Оросын албаны улс 2022 онд Украин руу давталсноос хойш анхны тохиолдол болж байна. Дараагийн мэдээг хүргэе. Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон мөн түүний өргөтгсөн байгууллага болох ОПЕК-1-ийн бүрэлдэхүүнээс гарахаар болсноо мэдэгдсэн байна. 5 дугаар сарын 1-ээс эхлэн ОПЕК-ийн гишүүн байхаа болох энэхүү гэнтийн шийдвэрийн талаар тус улсын эрчим хүчний сайд Сухайл Мохаммед Аль-Мазруи мэдэгджээ. Энэ бол улс төрийн шийдвэр бөгөөд газрын тосны олборлолтын төвшөнтэй холбоотой өнөөгийн болон цаашдын бодлогод нарийн дүн шинжилгээний хийсний эцэст уг шийдвэрийг гаргасан хэмээн Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүчний сайд тэмдэглэж энэхүү алхам нь зах зээл ноцтой нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолжээ. Арабын нэгдсэн Эмират улсын сүүлийн хэдэн сарын байдлаар Сауди Араб, Иракийн дараагаар ОПЕК-ийн 3 дахь том үйлдвэрлэгч орн болоод байсан бол ОПЕК-ийн гишүүнчлэлээ цуцалснаар тус улс дэлхийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн илүү уян хатан ажиллах эрх чөлөөтэй болж гишүүнчлэлийн хязгаарлалтгүй болох тул газрын тосны үйлдвэрлэлд ойролцоогоор өдрийн 1 сая баррелаар нэмэгдүүлэх боломжтой гэж салбарын ажиглагч нар тооцоолж байна. За Америкийн нэгдсэн улс Ираны дан ихснээс хойш дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20% дамжин өнгөрдөг Ормозын хоолой хаагдж үүний улмаас ОПЕК-т багтдаг Персийн булангийн газрын тос байгалийн хий үйлдвэрлэгч орнууд ихээхэн хүндрэлтэй тулгараад байгаа юм а. За Арабын нэгдсэн Эмират улсын хувьд бол 1967 онд ОПЕК-т нэгдэж байсан бол энэхүү тус улс гарснаар ОПЕК байнгын 11 гишүүнтэй үлдэх болно. Харин зарим ажиглагч нар Арабын нэгдсэн Эмират улсын уг шийдвэрийг ойрох донуудын дайнаас үүдэлтэй зах зээлийн шийдвэр гэхээсээ илүү урт хугацааны стратегийн зорилго бүхий ОПЕК-ийн задралын эхлэл байж болзошгүй хэмээн болгоомжилж байна. Сүүлийн мэдээг хүргэе. Хятадын төрийн зөвлөлийн галийн тарифын бодлогын хорооноос мэдээлснээр бүгд найрамдах Хятад ард улс дипломат харилцаатай Африкийн бүс нутгийн 20 улсын бараа бүтээгдэхүүнд тэг тариф ногдуулах буюу импортын тарифаас чөлөөлөхөөр болсон байна. 2026 оны 5 дугаар сарын 1-ээс 2028 оны 4 дугаар сарын 31 хүртэлх 2 жилийн хугацаанд Хятад улстай дипломат харилцаатай Африкийн 20 улсын бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлттэй нөхцлөөр тэг тарифын бодлогыг энэхүү хэрэгжүүлэхээр болж байна. Энэхүү бодлого нь худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулах, Африкийн аж үйлдвэржилтийг дэмжих, хөдөө аж ахуй, эрдэс баялаг, бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой ба бодлогын хүрээнд тарифын квоттой бараанд зөвхөн квотын хүрээнд тарифыг тэглэж квотоос давсан эсхийн тарифыг хэвээр нь үлдээх юм байна. За үүний өмнө Хятад улс 2024 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн Хятадтай дипломат харилцаатай Африкийн нэм буурай хөгжилтэй 33 улсын бараа бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлж байсан бол энэ удаад хөгжиж буй 20 улсад тэг тариф бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь Хятад Африкийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ үеийн иж бүрийн стратегийн хамтын нийгэмлэгийг байгуулахад чухал алхам болж байна. Түүнчлэн тэг тариф бодлогын 2 жилийн хэрэгжилтийн хугацаанд Хятадын тал холбогдох Африкийн улс орнуудтай эдийн засгийн түншлэлийн хамтын хөгжлийн хэлэлцээр байгуулах ажлыг үргэлжлүүлэн ахиулахыг зорж байна. Үзэгч та бүхэндээ олон улсын сүүлийн үеийн мэдээлэлээс хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөр энд хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай үзэгчдээ.